That government of the people, by the people, for the people. Здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын төлөөллүүд хоорондоо уулзаж нэгэн чухал шийдвэрийг гаргасан. Тэр нь ямар шийдвэр байсан бэ гэвэл хоёр орны хооронд өрнөд байгаа худалдааны дайныг хэсэгтэй буюу 90 хоногийн хугацаанд төр зогсоох, галт намжаах иймэрхүү асуудалтай хоорондоо тохиролцоод байна. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятадын бараа бүтээгдэхүүн тавьсан татвараа 30% болгож бууруулж байгаа бол Хятад улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын бараануудад тавьсан татвараа бол бүр 10% болгож бууруулах иймэрхүү тохиролцоонд хүрсэн байгаа юм. Гэхдээ эндээс нарийн харах юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нь Хятадын барааны татварыг бол 10% руу буулгах биш харин 30% болгож Хятад харин 10% болгосон энэ үйл явцыг харахаар олон нийт буюу дэлхийн нийтэд харагдахдаа бол энэхүү худалдааны дайны түр гад зогсоох гэрээнд Америкийн нэгдсэн улс бол илүү давуу байдалтайгаар ялагчийн дүрээр бол гэрээг хийж чадлаа гэдэг ерөнхий дүр зураг харагдаж байгаамаа. Чухам яагаад Америкийн нэгдсэн улс нь Хятадтай адил 10% болгож бууруулаагүй вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятад улсаас Америкийн нэгдсэн улсад бол фенатив хэмээх хүчтэй мансууруулах бодисыг их хэмжээгээр оруулж ирдэг. Иймээс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар энэхүү бодисын хууль бус экспортод хатуу хяналт тавихыг шаардах үүднээс татврын хэмжээг 30% та үлдээсэн гэж мэдэгдэж байгаа. Мөн Хятадын талаас Америкийн нэгдсэн улсын эсрэг аваад байсан ашигт малтмалын хоригоо бас цуцлахаар болсон юм. Энэ бүхнээс харвал үндсэндээ цаашид худалдааны дай ямартай ч 90 хоногийн турш гал зогсоох байдалтай болсон. Энэ нь цаашлаад улам бүр намжмал байдал руу хөтлөх магадлал бас тэр хэмжээгээр өндөр харагдаж байгаа гэдгийг дуулгахад нэг талаараа таатай байна. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. Тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. 2024 оны статистик мэдээлэлээс харвал Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятадд хамгийн ихээр экспортлогдсон бүтээгдэхүүн нь гахай хооллоход ашиглагддаг шар буурцаг болох нь тодорхой харагдаж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд хүн амынхан 30%-ийг буюу 450 гаруй сая хүнийг гахай махаар хооллолдог. Харин Америкийн нэгдсэн улсаас авч буй шар буурцаг нь Хятадын дотоодод 500 гаруй сая гахайг хооллох хэмжээний их хэмжээний шар буурцаг байгаа юм. Мөн газрын тосны бүтээгдэхүүн ийм хангамжийн салбарт бас Америкийн нэгдсэн улс нь Хятадын импортын гол хувийг бүрдүүлдэг улс. Гэтэл нөгөө талд бүгд найрамдах Хятад ард улс нь Америкийн нэгдсэн улсад сахилгаан бараа, компьютер, хүүхдийн тоглоомыг хамгийн ихээр экспортлог болох нь харагдаж байна. Хамгийн гол нь хоёр орны хоорондын худалдааны тэнцэл маш харьцангуй. Америкийн нэгдсэн улсын хувьд дэндүү алдагдaltaй гарч байгаа нь Трампын сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа нь ойлгомжтой. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын зүгээс жилд дунджаар 440 тэрбум орчим Америк долларын бараа Хятадаас авдаг бол Хятадын тал Америкийн нэгдсэн улсаас 145 тэрбум долларын бараа авч байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Хятад улсуудын яг аль нь яг аж үйлдвэрлэгч улс мөн болох нь эндээс маш тодорхой харагдаж байгаа. Мөн хамгийн хачирхалтай нь энэхүү 90 хоногийн гал зогсоох гэрээг хоёр талууд хоёулаа өөрсдийнх нь хувьд ялалт гэж үзэж зарлаж байгаа. Бээжингийн засаг захиргааны талаас Америкийн нэгдсэн улс энэ гэрээнд гарын үсэг зурсан нь
Трамп худалдааны дайнаас бол ухарч за Хятадд буурт хийж байна хэмээх маягаар бол одоо энэ мэдээгээ дотоодын PR хэлбэрээр бол ашиглаж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын зүгээс хэдийгээр төр дайн зогсоох гэрээ байгуулсан ч за Америк татвараа Хятадтай адил 10% бус харин 30% дээр барьж чадсан явдлан Америкийн нэгдсэн улсад ашигтай хэвцэл болж чадсан. За Трампын хэвцээр хийх хосгүй ур чадвар бол энэ одоо хэвцээрээр тодрон гарлаа гэх мэтээр мөн одоо дотооддоо PR болгон бол ашиглаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ 90 хоногийн хугацаанд талууд яг эцсийн байдлаар бол худалдааны дайны асуудал дээр бол шийдэл хүрч чадахгүй бол за 90 хоногийн дараанаас эхлээд өмнөхтэйгээ адилаар худалдааны дайн дахин үргэлжлэнэ гэсэн үг. За яг үнэндээ бол сая нэг хэсэг 145%, за 125%-ийн татварыг бол хоёр тал одоо хоёулаа тавьсан нь бол хоёр улсын хоёулангийнх нь эдийн засагт маш хүчтэй, за бүр асар хүчтэй цохилт болсон. Тэр цохилт цаашид одоо өшөө удаан үргэлжилсэн бол хоёр орны иргэдийн амжиргаанд бол шууд нөлөөлөх байсан. За үүнийг талууд мэдэж байсан учраас шийдэл олох зорилготойгоор түр зуур одоо зохиомл намжмал байдлыг бол ингэж үүсгэлээ. Гэхдээ энэхүү худалдааны дайны түр хэвцэлэн зөвхөн тус хоёр орны асуудал гэхээсээ илүүтэйгээр за хоёр орны зөрчлөн дэлхийн нийтийн хөрөнгийн зах зээл санхүүгийн тогтвортой байдалд бол шууд сөргөөр бас нөлөө үзүүлсэн. Үүний улмаас компаниудын хөрөнгө оруулалт нийлүүлэлтийн сүлжээ бас догдож за дэлхийн нийтийг хамарсан тодорхойгүй байдал бол үүссэн. За иймээс G20-ийн улс орнууд за ер нь дэлхийн нийтээр худалдаа санхүүгийн салбарт одоо инх тайвныг шаардаж байсан учраас за талууд төр эвлэрлэлийн гэрээг бол одоо дан ганц өөрсдийн хүсэл гэхээс гадна бусад улс орнуудын шахалтаар бас хийлээ гэж харах нь зөв. За тэгэхээр энэхүү 90 хоногийн гац зогсоох хэлэлцээр бол хоёр орны алинд нь яг илүү ашигтай вэ гэх асуулт бас эндээс урган гарч ирж байна. Үүний хариулт нь бол одоо хөрөнгө оруулагчдад маш үн цэнтэй тусах нь бол мэдээж. За тэгвэл боломжит логик тооцоололоор Америкийн нэгдсэн улсад ашигтай талуудаас нь бол авч үзье. За юуны өмнө Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбар бол уг хэлэлцээрийн үр дүнд бол эргээд сэргэж байна. За Хятад улс нь энэхүү одоо хэлэлцээрийн үр дүнд Америкийн нэгдсэн улсаас сой болон одоо эрдэнэ шиш за нөгөө нэг шар буурцаг зэрэг одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг бол эргүүлэн худалдан авах бол тохироонд хүрсэн. За Хятадын уг тохироо Трампыг дэмждэг олон сая орон нутгийн Америк фермерүүдэд бол одоо эрг мессеж болон хувирч байгаа. Учир нь фермерүүд ерөнхийдөө Трампыг дэмждэг боловч худалдааны дайны улмаас тэд бол сэтгэл нь нэлээд гонсоогоод байсан нь одоо ингээд төрдөө ч гэсэн шийдэгдэж байх шиг харагдаж байна. Мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс саяны хэлэлцээрт нэгэн том асуудал хөндөж тавьсан нь бол оюуны өмчийн хамгаалалт одоо албатан технологийн дамжуулалт буюу одоо төрийн дэмжлэгтэй аж ахуйн нэгжүүдийг шудраг өрсөлдүүлэх зэрэг одоо асуудлуудыг нэлээд өндрөөр гаргаж тавьсан. За Хятадын зүгээс эдгээр асуудлуудад нэг бүрчлэн анхаарал тавина гэдгээ бол зарлаж бол амласан. За ингэснээр зах зээл сэргэж хөрөнгийн зах зээлд одоо эрг нөлөө бол үзүүлж эхэлсэн. За харин бүгд найрамдах Хятад ард улсын хувьд гэвэл нэгдүгээрт бол экспортын одоо тасалданх байдал бол зогссон гэх маш эрг үр дүн бол гарч ирж байна. За Америкийн нэгдсэн улсын тариф хит өндөр дарамттай байдал нь бол төрдөө намжснаар за Хятадын экспортын салбар сая амьсгаа авах боломж бол бүрдлээ. Мөн худалдааны дайны улмаас Хятадын дотоодын эдийн засгийн өсөлт бол шууд зогсонх байдал шилжээд байсан бол за одоо бол тусал тариад одоо залгуулснаар эргээд ам орж эхлэх дүр зураг бол ажиглагдаж байна. За ямар ч тач одоогоор аль талууд бол хожиж байгаа. Гэхдээ энэ бол эцсийн одоо бүрэн шийдвэр биш. За 90 хоног одоо нүд ирэмхийн зур бол өнгөрнө. Харин тэр 90 хоногийн дараа одоо түүх хэрхэн цаашид үргэлжлэх үү гэдэг нь хамгийн чухал. За тэгвэл 90 хоногийн дараа талууд ямар одоо шийдэлд хүрэх боломжтой юм бодит хувилбарууд байгаа талаар за мөн тэдгээр хувилбар тус бүр ямар үр дагавар авчрах талаар одоо үргэлжлүүлээд ярья. Тэгэхээр контент үргэлжлүүлэхээс өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товч байгаа бол танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөгөө хэрэг болвол Авторганд хандаарай. Эхний хувилбар бол мэдээж хэлэлцээр амжилттай болж талууд тохиролцоонд хүрэх хувилбар. За энэ хувилбар бол мэдээж тодорхой хэмжээний магадлалтай боловч бас яг тийм ч өндөр магадлалтай гэд өнөөдөр шууд хэлэхэд бол хэцүү. Учир нь Хятадын талаас экспорт эдийн засгийн өсөлтөө хамгаалах шаардлага тулгарч байгаа бол Америкийн нэгдсэн улсын хувьд эсвэргээрээ дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх за Хятадаас орж ирэх импортыг багасгах мөн дотоодын улс төрийн оноогоо өсгөх шаардлагатай байгаа.
За Америкийн нэгдсэн улсад хятадаас ялгаатай сонгуул болдог учраас дотоодын улс төрийн оноо бол одоо маш чухал хүчин зүйл бол байдаг. Тэгэхээр уг хувилбар амжилттай болохын тулд 2-5 тариф аль бие ёсоор бол үе шаттайгаар бууруулж за шинэ худалдааны гэрээ байгуулах арга замыг бол эрэлхийлж таарна. За мөн хятадын талаас оюуны өмчийн хамгаалалтыг бол чангаруулах. За Америкийн нэгдсэн улсын импортыг мөн нэмэгдүүлэх амлалт авснаар Америкийн нэгдсэн улс тохиролцож буурт хийх боломжтой. Гэхдээ яг одоогоор бол үнэхээр хариулахад бол эрт байгаа. За харин 2-р хувилбар бол одоо хэвлэлцээр бүтэлгүйтэж 90 хоногийн дараанаас худалдааны дан улам ширүүлсэх тийм хувилбар. За яагаад энэ хувилбар бол өмнөх амжилттай болох хувилбараас магадлал арай өндөртэй байна вэ гэвэл Америкийн нэгдсэн улсын зүгээс шаардаж буй гол шаардлагуудын нэг болох технологийн хулгайг бууруулах болон за хятадын төрийн оролцоотой компаниудыг бол хязгаарлах шаардлагыг хятадын тал бол шууд хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал маш өндөртэй. За учир нь хятад улсын хувьд Америкийн нэгдсэн улсын уг шаардлага нь тус улсын тусгаар тогтнол дотоодын эдийн засаг болон за хөгжлийн системийн эсрэг үзэл санаа гэж бол шууд харагдаж байгаа. За өнөөдөр хятадын технологи хурдтай хөгжиж байгаа нь за яалтчгүй тэд оюуны өмчийн хулгайг бол маш ихээр хийж байгаа. За мөн түүнийг нь одоо хятадын төр засаг бол дэмжин өөгшүүлж бүр төрийн өмчит компаниудаа хүртэл санхүүжүүлж чөлөөт одоо бизнес рүү бол хүч төрөн оруулж ирснээр за бизнесийн одоо шудраг өрсөлдөөн нэг талаараа алдагдаж байгаа юм. За иймээс хятадын хувьд зөвшөөрөх их хэцүү. За хэрэв нөхцөл байдал уг хувилбараар цааш үргэлжилбэл дэлхийн худалдаа хөрөнгө оруулалт санхүүгийн зах зээлд бол маш хүчтэй дөргилт үүснэ. За энэ дөргилт нь хоёр орны асуудлаас харж Европ болон Япон, Солонгос зэрэг одоо бусад хөгжиж буй орнуудад ч мөн одоо маш хүчтэйгээр нөлөөлөх магадлал өндөртэй. За мөн одоо 90 хоногийн дараа бас юу болох уу гэдэг дээр өөр нэгэн хувилбар бол хүчтэй явагдаж байгаа нь за гал намжаах гэрээг бол сунгаж хугацааг бол сунжруулах хувилбар байж болно. За хэрэв хоёр тал одоо энэ 90 хоногийн хугацаанд ямар ч шийдвэрт хүрээгүй боловч за шууд худалдааны дайныг бол үргэлжлүүлэхээс хоёулаа имэж байгаа ийм тохиолдолд за энэ хувилбар бол хэрэгжих бүрэн боломжтой. Нэг ёсондоо бол 10 болон 30% тариф бол хэвээр хадгалагдаж хугацааг дахин сунгах байдлаар тохирно гэсэн үг. За ийм нөхцөл байдал үүсвэл нэг хэцүү зүйл нь бол бизнес болон хөрөнгө оруулагчид бол маш тодорхойгүй нөхцөл байдалд бол дахин голсож орж таарна. За тэгвэл өөр нэг сонирхолтой боловч одоо бодит байдал дээр магадлал арай бага ийм бас хувилбар байгаа нь за хоёр орны нөхцөл байдал улам бүр хурцдаж за цаашлаад одоо худалдааны дайн хүйтэн дайнд шилжих ийм одоо сөрөг хувилбар юм. За худалдааны маргаан нь бол геополитикийн өрсөлдөөн болон хувирч за зөвхөн тариф бус технологи аюулгүй байдал за батлан хамгаалах салбар зэрэг одоо маш олон салбаруудын уур амьсгалыг бол хүүтрүүлж бодсошгүй хувилбар юм. Технологийн салбарт гэхэд Huawei-ийн эсрэг Apple за TikTok-ийн эсрэг Meta зэрэг одоо гадаад бодлого бизнесийн орчны блокчлал үүсэж мэднэ. Дэлхийн эдийн засаг хоёр туйлтай систем рүү хуваагдаж магадгүй. Гэхдээ энэ бол мэдээч бодит байдал дээр магадлал хамгийн багатай. За учир нь хин хүнд нь бол маш их хохирлтой хувилбар. За ер нь ингээд эцэст нь бас дүгнээд харах юм бол хоёр улс өөрсдөө бол системийн хувьд бас асар их ялгаатай байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд бол ихээхэн хүндрэл үүсгэж байгаа. За ардчлалын эсрэг авторитар засаглал, чөлөөт зах зээлийн эсрэг төрийн оролцоотой эдийн засаг гэх мэтээр энэхүү ялгаатай байдлаас болж тодорхой бус нөхцөл байдал ирээдүйдэд давангаалж магадгүй харагдаж байна. За тэгвэл хэн энэ бүхнээс хамгийн ихээр хохирох вэ гэдэг асуултын талаар одоо үргэлжлүүлэн ярья. Контентын эц та бүхэндээ Subotai Pictures сувгийн зүгээс эрхлэн гаргасан за XX түүх буюу одоо хүн төрөлхтний фото түүх номоо бол одоо үргэлжлүүлэн худалдаалсаар байгаа шүү гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэ ном маань одоо 20 дугаар зууны түүхийг гэрэл зургийн хамтаар өгүүлсэн сонирхолтой түүхийн ном байгаа. За та бүхэн одоо хэрвээ түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулдаг бол за мөн одоо манай сувгийг бол байнга үздэг тодорхой хэмжээгээр дэмжихийг хүсэж байгаа бол за энэхүү номоос бол худалдаа аваад хөргөөлөн одоо захиалах боломжтой юм шүү. За номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэл хэсэгт үлдээе. Шуудхан хэлэхэд бол яг үүндээ худалдааны дайны үр дүнд бүгд хохирно. Хятадын хувьд экспортын зах зээл хомигдснаар за Америкийн нэгдсэн улс дахь хятадын барааны эрэлт буурна, хятадын дотоодын ажлын байр үйлдвэрлэл хомигдно, за үр дүнд нь ажилгүйдэл өсөж мөн одоо хөрөнгө оруулалтууд бол саарна. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн түрүүнд фермерүүд бол хохирно. За хятад улс нь Америкийн нэгдсэн улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаа багасгавал за фермерүүд хамгийн их дарамтыг амсна. Мөн худалдан авагчид тарифын нэмэгдлээс болж импортын барааг илүү өндөр үнээр
бас авахд хүрнэ. Түүнчлэн ойрын хугацаанд Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн гинжин урвал бол тасарч магадгүй. За учир нь Америкийн нэгдсэн улсын технологийн салбар өнөөдрийг хүртэл түүхийд газрын ховруудаараа бүгд найрамдах хятад ард улсаас хараат хэвээр байгаа. За хэдийгээр Америкийн нэгдсэн улс Украины хооронд газрын ховрын гэрээг урьдчилсан байдлаар байгуулсан боловч за үйл ажиллагаа нь ихэлж жигдэрх хүртэл бол маш их цаг хугацаа шаардна. За үүнээс гадна уг худалдааны дайны үр дүнд 3 дахь орнууд бол бас асар их хохирол амсна. Тухайлбал хятадын эдийн засаг удаашрвал түүхийн эдийн эрэлт дотооддоо буурна. За үүний улмаас Монголын зэс нүүрсний экспортод бол дарамт үүсэж, за Монголд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш савлах эрсдэл үүнийгээ дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. За түүнчлэн Европын холбоо, Япон, Солонгос зэрэг орнуудын хувьд ч гэсэн нийлүүлэлтийн сүлжээний гинжин урвал тасрах магадлал өндөртэй. Гэхдээ энэ нөхцөл байдлыг бас ашиглаж 3 дахь өндөр хөгжилтэй улсуудын зарим нь за Америкийн нэгдсэн улс дахь хятадын байр суурийг орлож за ашиг хүртэх магадлал бас нэмэгдэж болох юм. За энэ нь тухайн улс орны нөөц боловсроо болон гадаад харилцаа зэрэг маш олон хүчин зүйлүүдээс бол шууд хамаарна. За мөн ямар ч тач баталгаатай нэг зүйл гэвэл худалдааны урсгал багаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт бол баталгаатай удаашрна. За хөрөнгийн зах зээл бол тогтворгүй болж долларын ханш өснө. За ингэснээр доллараар зээл авсан хөгжиж буй орнуудын өрийн дарамт бол шууд нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр яг цаашид яг ямар үйл явдлууд болох нь талууд энэ 90 хоногийн хугацаанд хэвлэлцээрт яг хүрч чадах уу? За хүрч чадсан ч яг ямар хэвлэлцээр байгуулах уу гэдгээс дэлхийн эдийн засгийн цаашлаад геополитикийн дүр зураг бол маш ихээр хамаарах болоод байгаа юм аа. Тэгэхээр энэ 90 хоногийг бол анхааралтай ажиглаж байгаад нөхцөл байдал хэрхэн өрнөхүү, ямар шийдвэрийг их гүрнүүд гаргах нь энэс хамаарч дараагийн өргүүд бол хэрхэн тавигдах нь бол тодорхой харагдаж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал том алхам хийхэд бол яаруу даарна гэдэг үг бас тодорхой хэмжээр тохирч магадгүй байгаа юм аа. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай. Өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна.